Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид, баялаг үзэгч та бүхэндээ Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Тэгээ засгийн газар байгуулагдаад энэ чөлөөлөе гэсэн санаачлагыг бодиттой ажил хэрэг болгох гээд ажиллаж байна. Өчигдөр бас хувийн хвшлийнхэнтэйгээ уулзсан. Монгол Улс хувийн хвшлийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч хөрөнгө оруулагчдыг урт хугацааны хөгжлийн стратегийн түнш гэж үздэг. Энэ үзэл баримтлал дээр бол хатуу зогсно. Тэгэхээр өнөөдрийн уулзалтын гол зорилго бол бизнесийн орчныг хөндрүүлэх биш, харин олон жил өрөмтлөгдсөн тодорхойгүй байдлыг нэг мөр шийдвэрлэж, доктортой ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна хэмээн ойлгож болно. Өчигдөр Чингис хаан үндэсний баялагын сан гэдэг ийм Монгол дээр харагддаг энэ иргэн болгоны хуримтлалын дансны үлдэгдэл бол 306 мянга боллоо. Тэгээ энэ доор ингээ харахаар бол үндэсний баялагын сангийн хуулийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох 34%-ийг иргэний хуримтлалын санд хийгээд за ингээд иргэн болгон дээр хувлаад үзэхэд хэд болж байгаа гэдэг нь харагдаж байгаа. Тэгээ энэ тоо бол ингээд явандаа бол 500 мянга болно гэж ингэж үзэж байгаа. Энэ жилдээ багтаагаад. За тэгэхээр үндэсний баялагын сангийн хуулийг бол бид нар 2024 оны 5 сард баталсан сонгуулийн өмнө. Энэ баялагын сангийн хуулиар бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратеги ордуудаар тогтоох ийм нэг эрх зүйн орчин бол бүрдсэн. Гэхдээ яг орд болгоныг эзэмшиж байгаа компаниудтай яг санхүүгийн модель гаргаад хилцээ хийгээд эхлэх юм бол өчигдөр энэ дамтны сайдын хэлж байгаагаар бол 55 жил болно гэдэг. Ийм зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр тэр яг 55 жил нь гэхээсээ илүүтэйгээр энэ бол маш их цаг хугацаа шаардна. За дээрээс нь хөрөнгө оруулалтын орчин ингээд доктортой байхгүй бол гадны хөрөнгө оруулагч нь Монгол төр зөвлөл ажиллагаа явуулах бэрхшээлтэй. За ингээ их хурл ямар ч шийдвэр гаргаж магадгүй, ямар ч хууль гаргаж магадгүй. Монголд одоо хэн хөрөнгө оруулах вэ гэдэг. Ийм ихтгэл уран зориг бол жил ирэх тусам буурж байгаа. Тэгэхээр бид цаашдаа ойлгомжтой тодорхой байдлаар бол асуудал хандах ёстой. Тэгэхээр стратеги ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох эрх зүйн үндэслэл бол Монгол Улсын үндсэн хуулинд өнгөрсөн одоо ирээдүй тэгшүртээмжтэй хуваарлах, газрын хэрэглийн баялагын дийлэнхийг ард түмэн эзэмших зохицуулт туссан. Тэгээ ороно майнингтай хийж исэн одоо гэрээний үед би бас энэ хилцээрийг хасны хуваар монголчууд одоо өөрсдийнхөө санхүүгийн модулийг гаргаад тэгээ бид нар их хурлд танилцуулаад их хурлын тогтоолоор төрийн эзэмшлийн 34%-ийг тусгай хамнаатаар орлуулсан. Дээрээс нь өсөн нэмэгдэх хамнаатыг тооцож байгаа. Ингээд энэ бол их хурлын бүр. Ингээд тусгай хамнаатаар орлуулсан хэсгийг хаана хуваарлах вэ гэдгийг шийдэхийн тулд тухайн үед ашигт малтмлын хуулинд өөрчлөлт оруулсан. Ингээд ашигт малтмлын хуулинд өөрчлөлт оруулсан үндсэн дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг хамнаатаар орлуулсан тэр орлуулсан хэсэг нь бол шууд баялагын сан руу хуваарлагддаг ийм л зохицуултыг хийсэн. За ингээд бид нар тузд нь нэг вето эрхтэй нэг төлөөлөл байна. Төрийн төлөөлөл төр болны тодорхой 10% эзэмшнэ. Тэгээд төрийн эзэмшлийн 34%-ийг хамнаатаар орлуулна. Бүтээгдэхүүний үнийн хэлбэлтлээс юм рейнж тогтоогоод роялти одоо тусгай хамнаат хийгээд өгөхөр тэгш нэг үнийн хэлбэлтээс шалтгаалаад өснө нэмэгдэх хамнаат тооцогдоод ингэ явж байгаа. Тэгэхээр яг энэ жишгийн дагуу бол явах нь хамгийн зөв зарчим. Тэгэхгүй бол ирээдүйд ногдлаа шиг ингээ хуваарлагддаггүй. За тэгэл одоо өнгөрсөн хугацааны сургамжийг харахад бол менежментийн төлбөрөөс гадна одоо ингээ дурсгал зардлаа нэмдэг, тэгээ ямар ч үр дүн алгаа гэх. Ийм л одоо тодорхой асуудлууд бол бидний өмнө үүсдэг. Ингээ 2007 онд 27 дугаар тогтоолоор 16 стратеги ордыг бол баталсан байлаа. Улсын төсвийн хөрөнгөөр нөөц тогтоосон. 8 нь бол ордын төрийн эзэмшил нь тогтоогдоогүй. 25 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшдэг 14 хуулийн этгээд үйл ажиллагаа одоо явуулж байгаа. Тэгэд ингээ харахаар энэ 2007 оны тогтоол та бүхэн мэднэ. За энэ 2007 оны тогтоолыг дагалдуулаад бас нэг авсралт хоёроор стратеги ордод хамаарах хэсгийг нь тогтоогоорой. Энэ одоо хамарч магадгүй боломжтой ордууд юм аа гэж дахиад жагсаалт батлаа хийсэн. Тэрнээс хойш юу ч хийдэг. Зөвхөн 39 ордын жагсаалт байгаа байхгүй. Тэгэхээр бид энэ асуудлаас цаашдаа хэрхэн гарч энэ ард түмнийхээ иргэний хуримтлалын сан нэмэгдүүлэх вэ гэдэг
Энэ агуулгын өмнө бол зогсож байгаа. Тийм учраас бол бид нэгдүгээр сая аж үйлдвэр эрдэс баялагын хаанаас ашигт малтамжийн хуулийн үүрэг мэдвэсэн. Тэгээ бид орон нутгийн хөгжлийн сангийн 10%-ийг 15% болгоод аймагт нь суманд нь хуурилдаг болгож байгаа. Олборлох салбарын ил тод байдлын хуулийг их хурлын гишүүд одоо өргөн мэдүүлэх гэж. Ингээд олборлох салбарын ил тод байдал нь хангагдаад за дээрэс нь энэ ашигт малтамжийн хуулийн цаасны дагуу орон нутаг тухайн олборлолт хийгдэж байгаа аймаг нь сум нь нөлөөллийн бүсүүд нь хэрхэн хуваарлагдах вэ гэдгийг хуульчлаад өгчгөр хариуцлагатай уул уурхай одоо ингээд хөгжих буюу нэгэнт лиценз эзэмшиж байгаа компаниуд үйл ажиллагаа явуулахдаа цаашдаа одоо нөгөө ард түмэн иргэдийн зүгээс ч гэсэн орон нутгийн иргэдийн зүгээс ч дэмжих хандлага бол нэмэгдэнэ гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бид стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож баялагын санд хуваарлах тухай гэсэн энэ бие даасан хуулийг нэг яралтайгаар өргөөр их хурлд өргөн мэдүүлье. Ийм одоо засгийн газрын одоо ерөнхий бодлого бол гарчаад байна. Ингээд энэ бодлогын хүрээнд та бүхэн өмнө нь бол Зандан читрийн ерөнхий сайдын үед нэг 60% өгөөжийг өгөө ийм санамж зурья тэ хилцээр хийя бид бэлэн байна гэд нэг ийм санамжийн бичигт гарын үсэг зурсан байлээ. Тэгэхдээ өнөөдрийн хөгжин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 60% өгөөжөнд юу тооцох вэ гэдг нь ойлгомжгүй. Жишээ нь Ороно Майнигтай хийсэн гэрээний үеэр ч гэсэн усны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, за одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, суур амнаа, тусгай амнаа, төсөв нэмэгдэх амнаа тэгээд ямар төлбөр татвар нийлээд 60% хүрэх юм бэ гэдгийг ингэж хуульчилж өгөөгүй учраас бид хилцээр хийхэд хүртэл ойлгомжгүй. Нэг тал нь болохоор 60% өгөөж өгсөн шүү дээ гэдэг. Бид нар бүр 70% өгөөж өгч байгаа шүү гэж яриаддаг. Нэг тал нь болохоор 60%-д хүрэхгүй байна гэж яриаддаг. Тэгэхээр энэ хуулиар бол нэгт 60% өгөөжөд ямар төлбөр татварыг оруулах вэ гэдгийг хатуу хуульчилж өгнө. Энэ бол 60% өгөөж юм аа гэж үзье. Хоёрт бол тусгай амнаатын хувь хэмжээг хуульчилж өгнө. Ингээд хувь хэмжээг хуульчлаад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай амнаатаар орлуулсан хэсэг нь саяны ийм Монгол дээр харагдаж байгаа баялагын санд шууд очдог. Болгоул өнөөдрийн 306 мянга цаашдаа өсөх бололцоотой байхгүй. Хэрвээ бид энэ хилцээрийг чи 24 оны бараг захирамжиж байна, 25 оны захирамжиж байна. Жил хагасын дотор хэрвээ бид нар тусгай амнаатыг 3%-аар орлуулсан байхад л өнөөдрийн энэ 500 мянга гэдэг байгаа 306 мянга чи сая төгрөг өрчихлээсэн шүү дээ. Бид нар энийг бол хийж чадаагүй бай. Тэгэхээр орд эзэмшигч болгонтой хилцээр хийнэ гэдэг бол маш их цаг алдна. Тэгээс хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байгаа үед бол гадна дотны хөрөнгө оруулалтыг татахад бол хүндрэлтэй. Тийм учраас 60% өгөөжийг хуульчлаа тусгай амнаат дээр харин бүгдээ хилцээр хийгээд энэ рэнж маягаар алтан дээр, жисэн дээр, нүүрсэн дээр ямар байх вэ гэдгийг тогтоогоод хуульчлаад өгчих юм бол энэ хууль гарсны дараа ард түмэн газрын хуулийн баялагын дийлэнхийг эзэмшин 60% өгөөж аав. Тусгай амнаатаар орлуулсан хэсэг нь баялагын санд явна. Гэхдээ дахиж энэ хууль гарсны дараа хилцээр хийх одоо шаардлагагүй юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр нэг хуулиар нэг мөр хэрэглээд энэ асуудлынхаа ард хамтдаа одоо гарвал ард түмэн газрын хуулийн баялагынхаа одоо дийлэнх тэр дотроо 60% өгөөж өгнэ. Тэгээд эзэмшлийн 34%-ийг орлуулсан хэсгийг баялагын санд авна. Иргэн болгон гар утсан дээрээ хуримтлаж байгаа тэр хуримтлаа. За одоо жишээ нь энэ стратегийн орд эзэмшиж байгаа одоо энэ компани тэдэн төгрөгийн одоо тусгай амнаад төлжээ. Энэ тусгай амнаад нь иргэн болгонд хуваарлагдаад таны дансанд хуримтлал тэдэн төгрөг нэмэгдсэн байна гэдэг. Яг энэ ийм Монгол дээр харагдаж байгаа шиг компаниудаа хараа явахаар компаниг илүү үр ашигтай ажилуулах, компаниг доктортой ажилуулах байдлаар иргэд өөрөө шахаж эхэлнэ, шаардаж эхэлнэ шүү дээ. Одоо ард түмэнд иргэдийн хуримтлал ирж байгаа учраас мэдээж бусад төлбөр татвар бол хуулийнхаа дагуу хуваарлагдал яваал ирсэн. Тэгвэл эдгээр нь нийлээд 60% хүрч явах ёстой л гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дуустгүй яриаг одоо дуусгая. Мэдээж Монгол Улсын засгийн газар бол хувийн хвшлийг дэмжиж, аж ахуйн нэгжийг дэмжиж, тэгээ хож гэсэн зарчим дээр бай. Энэ чөлөөлтийн бодлогыг одоо амьлуулъя гэдэг ийм одоо бодлого барьж байгаа цаг үе дээр иргэдэж хожий, за хувийн хвшил тогтвортой эрх зүйн орчинд ажиллая. За одоо энэ улс төрийн олон жилийн попрол толоосоо одоо салын ангижрыг жоо урагшаа харъя.
энэ нэгнийг одоо цолдог, энэ нэгэн компаниг муу муухай харагдуулдаг ийм одоо нэг юм популярлоос аль болох одоо салахгүй бол бид нэр ингээд баялгаараа хийдэг улс төр хийсээр байгаад ард түмэн хождгоо, компани хождгоо, гадны хөрөнгө оруулагч нарыг уурахаар Монголын одоо эрх зүйн орчин тогтворгүй гэж үздэг, засгийн газар тогтворгүй гэж үздэг. Тэгээ ийм орчинд бол бид цаашдаа ажиллах болцоо. Тийм учраас үүн дээр та бүхэн бас хариуцлагатай хандаад олборлох салбарын ил тод байдлыг хуулийг гаргая, стратеги ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож баялагын санд хуваарлах тухай гэсэн бидаас эрх зүйн орчинтой болъё. Үүний дараа төлбөр татвар хаана яаж төлөх нь ойлгомжтой болъё. Ингээд жилийн эцэст ийм Монгол дээр харагдаж байгаа иргэний хөрөнгөлийн сан харивдсан байг үүнд хувь нэмрээ оруулсан компаниудын листийг иргэд нээлттэйгээр хардаг болог ингээд ашигт малтамжийн хуулиа гаргавал орон нутгийн санд хуваарлагдах тэр дотор аймагт суманд бүс нөлөөллийн бүсгийн хэд хэд хуваарлагдж байгаа ойлгомжтой болог ингэж цаашдаа одоо хариуцлагатай уулуурхаа хөгжих юм аа гэдэг үндслээр та бүхнийг одоо өнөөдөр урьсан хөрөнгө оруулалтын орчны эргэлзээг тайлах өнгөрсөн хугацааны төслүүдийн хэрэгжилтийн удаашрж байгаа асуудлыг гацаанаас гаргаж чөлөөлөх иргэд байгалийн баялагын сүрт хүрээлүүлж нэмэгдүүлэх үйл явцыг одоо хурдсахыг гэдэг зорилгоор энэ хуулийг батлан гаргавал зүг байна гэсэн би саналыг илэрхийлж байгаа. Өгөөжийн 60% нь ард түмэнд хүрэх үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлье. Ямар ч талбар татвар хураамж өгөөж тооцдгийг нэрмөр хуульчлая. Хөрөнгө оруулагчид урт хугацааны тогтвортой ойлгомжтой нөхцөлөөр бүрдүүлье. Тэр хувийн хвшлийн хоорондын маргаантай тодорхойгүй асуудлыг эцэст шийдвэрлэх эрх зүйн орчноо бүрдүүлье. Ингэснээр хөрөнгө оруулалтын эрсдэл буурах юм байна. Төслийн үнэлгээ санхүүжилтийн боломж сайжрах юм байна. Урт хугацааны тогтвортой байдал хангагдах юм байна. Тэр хувийн хвшлийн харилцаа илүү ойлгомжтой болох юм байна. Тэр хувийн хвшлтийг өрсөлдөхгүй хамтарч ажиллана. Хөрөнгө оруулагчдыг шахахгүй харин хамтдаа урт хугацаанд хөгжих тогтвортой орчныг бүрдүүлнэ. Иргэдэж хожих хэрэгтэй. Улс өөрөө засгийн газар ч гэсэн хожих хэрэгтэй. Компани аж ахуйн нэгжүүд ч гэсэн тогтвортой орчинд ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэд үндэсний баялагын сангийн одоо цаашдаа хилцээр болоод энэ бидаас эрх зүйн орчныг бүрдүүлэх гарц шийдлийг олох одоо энэ ажлыг бол манай Батбаян их 2 сайд ахалж байгаа. Манай хэрэглэх газрын дэд дарга цолмон энэ одоо хилцээрийг ингээ ахалж байна. Манай ажилд эрх соёлын яам дамжны юм сайд одоо энэ хуулиа одоо ашиг малтмжийн хуулиа мэдүүлсэн, өргөн мэдүүлсэн байгаа. Яг үүнтэй адил энэ одоо хуулийг их хурлд нэг яралтай гормоор өргөн мэдүүлье. Өнөөдрийн энэ уулзалтын үр дүнд бол за бүгдээрээ яг одоо тусгай амнуудыг хэрхэн одоо жигд тохирч болох уу гэдгээ эцсийн шийдэлтэй одоо хүрээд энэ хуулиа бол ер нь одоо нэг яралтайгаар их хурлдаа өргөн мэдүүлээд явъя гэдэг ийм л санаачлаг одоо гаргаж байгаа гэдгийг хэлье. Тэрнээс биш хилцээрийн багууд байгуулад явбал бид нар 34 компанитай хилцээрийн баг байгуулад явах маш их цаг алдах юм байна. Тэгээд сүүлдээ энэ иргэний хоригдлолч нэмэгдэхгүй, тэгээд төсөлж урагшлахгүй, нэг ийм л нөхцөл байдалтай байх эрсдэл байгаа учраас засгийн газар бол ийм байр суурьтай байгаа гэдгээ та бүхэнд бас хэлье гэж өнөөдөр та бүхнийг урьсан юм аа. Их хурлын тогтоох бодлогын стратеги орд газрын жагсаалт юм байна. Эхний 1-р авшилт бол 16 байна. 2-р авшилт нь 39. Ингээ харуулж та 55 авт. Одоо Монгол Улсын их хурл энэ болгоныг тусгай бүрчлэгийг ярил одоо тэгээд өөр хийх ажил болж байгаа. Тэгэхээр 2-р хамгийн чухал зүйл бол энэ бүгдэнд тэгш зарчмаар хандив. Тэгээд засаг төрөөрөө тодорхой бай. Та бүхэнд уулзаас хамгийн түрүү хэлдэг зүйл бол энэ. Тэгээд хөрөнгө оруулалтын орчныг ч гэсэн сайжруулах тал дээр энэ цаашгүй шаардлагатай байна. Тэгээд энэ одоо алхмыг хийгээд ингээд одоо ашигт малтмжийн хуулийнхаа 12 жил орчим байна. Өөрчлөлт ороогүй байгаа нэлээд өөрчлөлт. Тэг сая одоо намын билгүүдээр танилцуулаад улсын хурлд өргөн барихад бэлэн болчихсон байна. За хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдэд садаа болж байгаа, хууль бусаар садаа болж байгаа альва одоо үйлдэлд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцдог болох зохицуулалт оруулсан. За энэ зохицуулалт дээр улсын дээд шүүх, хүний эрхийн комисс, за тэгээд улсын эрхийн прокуророос тодорхойлолт авдаг юм хөлтэй. Одоо улсын дээд шүүхээс одоо тодорхойлолт нь өнөөдөр бол гарч байгаа гэж бодож байна.
чадвал одоо маргааш гоо 7 хоногт одоо иш мартны хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барин засгийн газар бол хийцэн байна. Одоогоо одоо их хурлын төвшөнд авчирч байна. Одоо сүүлийн 10 жил болсон. За 3 дахь хэсэг бол ерөнхий сайдын хэлсэн л бодлын тухай. Тэгэхээр энэ оролцогч талуудын зүгээс засгийн газар өөрөө юм санаачлал гаргаад ажиллаж байна. За аж ахуйн нэгжүүд маань одоо энэ дээр нэгдээд нэгдсэн юм зарчимтай байр гэдэгт санал нийлээд явах боломжтой байх болов уу гэж одоо хүлээлттэй байна. Оролцогч бүх талууд оролцоод шуурхайн асуудал шийдчихээ гэж. So энэ хуулийн төвд сар хүрээний энэ л өгөөжд юг тооцоохоо хуульчилжээ. Стратеги орд өгөөж 60-аас доош ард иргэдэд хүртээ гэдэг нь баталгаатай болгоё. Тэгээ өгөөж 60%-аас буусан тохиолдолд нөгөө ороно майнинг дээр хийсэнтэй яг адилхан тохируулах юм. Өгөөжийн тохируулах төлбөрийг төлөхийг нь хуульчилж өгье. Гуравт нь төрийн эзэмшлийн хэмжээ ашиглалтын төлөөлөөр нь ангилаад тусгай амнуудаар нь ангилуулъя. Одооны хүчин төгөлдөр мөрдөж байгаа ашигт малтмжийн хуулиар тусгай амнууд баялагын сан гэсэн хууль нь угаасаа байгаа. Тэгэхээр ингээд баялагын сангийн орлого нэмэгдэл баялагын сангаар дамжуулан иргэдэд шууд хуваарлах. Тэгээ хувийн эрхлэлт хэлтүүд нийлэлт ижлэлтийг шандах. Тэгээ хөрөнгө оруулалт татварын орчин тодорхой болгоё л гэсэн. Ийм л зарчимтай тэгээд энэ асуудлаа л эзлэе гэдэг. Мэдээж энэ уулзалтын үр дүнд бол тав бүхэн манай одоо хэрэглэх газраас бол жүлдэг эрдэсвэлийн амнаас амнаатынхаа доо хувь хэмжээ дээр эцлэх нэг асуудал байна. Тэгээ энэ дээр бол мэдээж одоо хоёр тал зүйл шилжиж одоо энэ үр дүнд хүрнэ. За санал хэлэх юм байна. Төлөөлөлд. За өдрийн мэнд бүгдэнд ерөнхий сайдын хувьд та бас энэ асуудлыг дэвшүүлээд энэ хөлбөрөөр гаргаж байгаа зүйл хууны хувьд бол компани төлөвлөж байгаа хүн бол баяртай байна. Яг юм бол ингээд нөгөө саяны яг хэлдгээр аж ахуйн нэгжүүлэлтөд хэлцээр их юм бол хэнийг төрүүлж гаргаж ирэх үү, хэнийг багтах уу, хэнийг төрүүлэх үү тийм хандлага бол сүүлийн олон жилийн өмнө бол ажиглав. За Energy компани түүхийг та бүхэн бүгдээр надад хэлэхгүй сайн мэдэх бах. 5-7 бүлэг ордод 6 лиценз авчиж байгаа. 5-ын төр дүүгийг буцааж өгсөн 2008 онд. Тэгээд хуулийн дагуу хөлөөс үүргээ биелүүлсэн гэж ойлгож ирсэн. Гэхдээ мэдээж 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой дахиж энэ асуудал сөхтөж эхэлсэн. Тодорхой улс төрчлөлтөд холбоотой байсан бах. Гэхдээ ер нь энэ ерөнхий сайдын хэлээд байгаа энэ салбарын гацааг арилгах үүднээс бас энэ бэлтгэл хэлбэрт оролцоод явж ирсэн. Энийг бол бас бүгдээр л мэдж байгаа бах. Тэгэхээр энэ шийдэл бол зөв шийдэл байна гэж харагдаж байгаа. Яг тэгвэл хин нэг ялгарлахгүй нийтлэг үйлчлэх зарчим. Энэ бол бидний бас анх тавьж ирсэн санал байсан. Ингэжээж бас Монгол улс нөгөө хөрөнгө оруулалтын орчноо илүү тодорхой болгоно гэдэг бол зөв. Хувь хэмжээ бол мэдээж өсөн нэмэгдэх хэлбэртэй байх нь бол зөв. Тусгай роялти. Яг тэгвэл та хувьцаа эзэмшсэн байсан ч гэсэн одоо нүүрсний ч юм уу, алтны ч юм уу зэсийн үн бага байх юм бол ашиг болохгүй шүү дээ 34% чинь. Тэрнтэй адилхан үн өссөн үед бол аж ахуйн нэгжүүд бол тодорхой хэмжээний нэмэлт одоо роялти төлөөд явход бол асуудалгүй. Тэгэхээр энэ тусгай роялти бол өсөн нэмэгдэх шинж хэлбэртэй байна гэдэг саналыг бол 100% дэмжиж байна. Нөгөө талаас ашигт малтмал болгонороо төрөлдсөн байх ёстой гэдэг саналыг бас мөн 100% дэмжиж байна. Яг тэгвэл нүүрсэн дээр олж байгаа орлого, алт зэсэн дээр орж байгаа орлого гэх мэт бол ашиг малтмал болгох нь тусдаа өөр өртөгтэй. Тэгээ яг хуу ер нь бол тусгай амнаад хувь хэмжээ хэдээр тогтсон ч байсан тохируулагч төлбөр аваад явна гэдгийг бол хуульчилчих юм бол ямар нэгэн тоо хэмжээнд дээр бол нэг маргаадах бол зарчмын нэг асуудал гарахгүй. Яг тэгвэл одоо өгөөж нь 50-таа ч юм уу 60%-д хүрэхгүй болсон тохиолдолд жил болгон өссөн нэмэгдэх тооцооллоо хийгээд явхад бол одоо энэ хэмжээнээсээ тохирсон хэмжээнээсээ хууль заасан хэмжээнээсээ ч юм уу буурчлаа гэхэд нэг удаагийн тохируулагч төлбөрөө хийгээл энийгээ бариад явуучих хэвээр. Энэ дээр яг анхаарах юм нь тусгай амнат баялагын сангийн хоримтлын санд орно гэсэн байгаа. Тохируулагч төлбөр хаашаа орно гэдэг ойлголт бол байхгүй байна. Тэгэхээр тохируулагч төлбөр нь ч гэсэн энэ баялагын сангийн хоримтлын сандаа орно гэдгийг бас тодтогч өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй зөвхөн тусгай амнат баялагын сангийн хоримтлын буюу иргэдийн дансанд орно гэж заасан байгаа. Тохируулагч төлбөрийн одоо бас нөгөө хууль эрх зүйн үндсийг бол энэ хуулиар бас гаргаж өгөх юм байна. Одоогийн байдлаар бол зөвхөн орооногийн гэрэн дээр л тусдаа тохирсон, их хурлаар батлуулсан ийм нэг ойлголт яваад байгаа. За өгөөж дотор юу орох уу гэдгийг бол үндсэн хуулийн цэцээр бол бүх татвар хураамж орно гэдэг бол ер нь дүгнэлт гарцсан байгаа гэж бидний ойлголт байгаа салбарын хувьд бол. Тэгэхээр энэ дээр одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд одоо тэр газрын төлбөр байна уу?
одоо төлж байгаа бүх татвар харамжиндээ ороод явна гэж бидний зүгээс бол ойлгож байгаа. Яг бол яаж ч үсэн энэ бол одоо улсын нэгдсэн санд орж байгаа, төсвийн санд орж байгаа, төсвөөр дамжаад иргэн болгонд очиж байгаа гэж ойлгож байгаа. Энэ дээр нэмээд иргэдэд шууд очих зүйл нь бол тусгай амнаад болох юм байна. Ингэснээрээ нэг төрийн хувь эзэмшин эзэмшихгүй гэдэг те нэг байнгын одоо зогсоо зайгүй одоо популизмын одоо их усур болчиход байгаа асуудлыг ингээд нэг мөрөн шийдэж чадах юм бол аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бидний байр суурьаар юу гэж харж байгаа гэхээр манай компанийн хувьд бол энэ нэг эцэс маргаангүй асуудлыг нэг эцэслээд тэгээ урт хурдхай ажиллаа хийгээд явах боломж бүрдэн гэж харж байгаа. Энэ нь бол компаниудаа ч хэрэгтэй нөгөө талдаа энэ Монгол улсынхаа эдийн засгийн тулгуур багын улсын энэ салбарыг тойрсон энэ хэрүүл уруулыг нэг тийш нь болоход бүгдээрээ хөгжлийнхаа одоо асуудлуудаар ил төвлөрье гэж харж байгаа. Тэгэхээр энэ гарч байгаа санаачлуудыг бол дэмжиж байна. Манай компани зүгээс хэлэхэд бол тэгээ энэ дээр бол идэвхтэй санал бодлоо хуваалцаж явна. Тэгээ хууль гарлаа гэхэд бол мэдээж бас салбарын төдийлөлттэй хилцэх бах. Тэгэхээр тэр үед нь бол тодорхой саналуудаа өгөөд явна гэж бодож байна. Баярлалаа. Хошгол ерөнхий сайдын ингээд хурдтай тэгээ хоёрдугаар дахиад ингээд ялгуулахгүй гэдэг энэ ажиллаж байгаа энэ арга барил бол их одоо таалагдж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгэхдээ одоо энэ дээр зүгээр бас бусад орны энэ уул уурхайтай холбоотой юмыг бас худалж исэн хүний хувьд хэлэхэд бас үндсэн хуулийн дээр ч гэсэн ингээд одоо тэр өгөөж нь ард түмэнд гэсэн үг байгаа. Тэгэхээр одоо бол ингээд засгийн газрын өгөөжийн тухай яриад байгаа. Засгийн газрын өгөөж гэхэлэр мэдээж татвар төлбөр хураамж роялти орно. Тэгээ бусад орнд бол тэр нийгмийн өгөөж гэж тооцдог. Тэрэн дээр бол жишээл ажлын байр гэдэг ч юм уу. Тэг тиймэрхүү юм байх уугүй юу гэсэн юм асуулт байгаа. Зүгээр энийг одоо засгийн газрын эрхэм гишүүд бол бодолцсон үү? Зөвхөн засгийн газрын өгөөжөөр яах юм уу? Яг нийгмийн өгөөж гэж бусад орны жишээг авах юм уу гэх. За өөрөөр хэлбэл манай үүсмэд орд гэж зүйл яагаад юм хууль гарсан бэ гэхлээр энэ бүх уул уурхайг дамжаад заавал одоо тэр тухайн уурхайн технологид нь тохирохгүй эсвэл одоо технологиор авч болохгүй тодорхой шалтгаантайгаар овоолго шороо усанд ингээд эрдэс баялаг үлддэг. Тэрнийг нь тодорхой эдийн засгийн гэж үзэх юм бол арай өөр дэвшилт өөр технологиор ингээд эдийн засгийн эргэлтэнд оруулж тэг ийм одоо дайвар орд гэх тухайн үед нь янз бүрээр ярьж байгаа үүсмэл орд гэсэн нэр томьёо гарсан. Тэгээд энэ одоо төрийн одоо ашигт малтанд эрдэс баялагийг сорч одоо бодлогод нэгэсэндээ бол одоо том заянтууд нь үндсэн орд аваад тэгээд технологид нь тохирохгүй ч юм уу авч чадахгүй юмыг сүүлд ингэж ашигладаг. Тэгээд тийм хууль гараад тэгээд миний мэдхээр бол 40 хэдэн тийм компани одоо үүсмэл ордын зөвшөөрөл аваад явж исэн чинь 22 онд энэ зөвшөөрлийг хүчингү болгоцсон. Тэгээд дараагаар нь хүчингү болгосноо дахиад үүсмэл орд гэдэг ингээд энэ ашигт малтны хуулийг сонгуулийн урталтын гинт өөрчлөлт орж ирээд ингээд төдөө хувийн өдөө хувийн агунд гэдэг ингээд баг улс төрчсөн юм болсон. Тэгэхээр энэ хуулиар одоо ингээд одоо жишээлбэл манай зэстэр гэх юм бол 2.5 байсан. Одоо ингээд 10% ингээд амнаад болж байгаа 3 төрлийн. Гэхдээ энэ хуулийн төсөл дээр ингээд санаатай юм уу санамсаргүй юм уу бас ийм ялгууртай байдал харагдаж байгаа. Энэ яаж ийм жишээлх юм бол оюу толгой дээр ингээд ийм үүсмэл орд ашиглах юм бол 10% роялти Эрдэнэтэд бол 15 ч шиг тийм ойлгомжгүй нэг тийм заалтгаа тэрнийг одоо дамтан нэм одоо сайд анхаарах хэрэгтэй байх. Байршлаар нь ялгуурлаж болохгүй өмчөөр нь эсвэл намын харьяалаар ч юм уу яг адил тэгш ялгуургүй хандах хэрэгтэй байх. Тэгэхээр одоо яагаад ингээд Эрдэнэтийн овоог ашиглаж исэн ингээд 15% роялти төлөхөр ч юм шиг үгүй ч юм шиг одоо нэг ийм асуулт байгаа. Тэгээ адилхан болгосон дээр байх гэж бодож байгаа. Тэгээд энэ манай жишээлх юм бол одоо энэ ачид ихгээ бичсэн энэ юу бол ингээд баяжуулах үйлдвэр гэж бичсэн. Тэгэхээр баяжуулах биш энэ бол боловсруулах үйлдвэр. Энэ бол төр засгийн одоо ингээд бодлого дийтсэн, боловсруулалтын түвшинг агсан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэр, гидрометаллургийн үйлдвэр. Гэтэл одоо манай засгийн газар яаж ийм нөхөр Эрдэнэтийн баяжмлыг хайлуулаад тэгээд тэнчинээс баахан олон шат дамжлага гаргаад адилхан зэс гаргах гэж байгаа шүү дээ. Гэтэл бид нар ингээд байгаль дээлтэй гидрометаллургийн аргаар эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа боловсруулах үйлдвэр. Тэгэхээр энийг бас ингэж онцолж үзэх хэрэгтэй. Тэгэхэд энд онцолж үзэх гэж нь юу хэлж ийм нөхөр одоо энэ хуулийн нэмэлтээр ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй гэрээний үндснэр гэж бичсэн. Урд нь ингээд тусгай зөвшөөрөл олгодог байсан 22 онд ингээд зөвшөөрлгүй болгоцсон. Тэгсэн хэрнээ ингээд амнаа тавна гэдэг. Тэгэхээр одоо миний хүсэлт юу вэ гэхээр одоо төр ингээд өөрийнхөө тэр одоо баялгаас ингэж амнаа тавах гэж байгаа бол хуучнаар нь
тэр тусгай зөвшөөрөл өгдөг байх юм бол хэрэгтэй байгаа. Одоо гэрээний үндснэргээ бичсэн. Тэгэхээр одоо оюу толгойтой гэрээ, одоо харбагтаа дээр, одоо эрдэнэттэй гэрээ байгуулна гэд бас ингэж цаг алдсан биш шууд ингээл амнаад хуучин одоо зөвшөөрлөлийн олгодог яам. Тэр зөвшөөрлийг чи хараад бид нар чи одоо тэр одоо овоолго өгөх юм бол ашиглахын тулд банкнд өгөө зээл аваад хөрөнгө оруулалт үзүүлээд бас ингээд цаашаа явна шүү дээ. Тэгэхгүй гэрээ үзүүлээд явах нэг хэрэг. Тэгэхээр энэ хуучнаар нь ингэж амнаат одоо хүн сурталгүйгээр тэр одоо зөвшөөрлөө олгодог байгаа ч гэсэн нэг юм одоо санаа байна. Хоёрдугаар гэх юм бол тэр байршлаар нь биш зөвхөн эрдэнэтийн тэр 4 жилгээд ингээд нэг тийм процессын хууль гэсэн хэрнээ одоо энэ хоёр сайн мэдж байгаа. Процессын хуулиар ингээд яг материалын хэм хэмжээ тогтооцсон. Эрдэнтээс одоо тэр тим одоо овоолыг ашиглаж ивэл гээд бүр хамаагүй одоо 20-30% роялти агуулна гээд. Тэгэхээр тэр бол процессын хууль гэсэн нэртэй мөртлөө материалын хуулийн заалт оруулсан. Хэрвээ тийм заалт оруулах юм бол тэр үндсэн материалын хэм хэмжээ тогтоосон дээр орохгүй бол журмын хууль гэсээр тийм одоо бүр хэд дахин ингээд одоо роялти тогтооцсон хууль энэ заалт орцсон байгаа юм л да. Өөрчлөгдсөн байж магадгүй. Тэгэхээр ийм зүйл байна. Тэгээ энэ одоо ажлыг бол үнэхээр дэмжиж байгаа. Тэгээ энэ үнэхээр хурдан шуурхаа хийх юм бол төр эрсдэл байхгүй, хөрөнгө оруулахгүй гадных ч гэсэн юм байдаг. Тэгэхээр энэ одоо энэ үүсмэл орд гэж ярьж байгаа зүйл бол дахиад хэлэхэд энэ одоо хаягдлыг одоо ямар нэг байдлаар ингээ орхигдсон усанд шингэнд одоо шороонд орхигдсон эрдэс баялагийг одоо сорчлон ашиглахгүй тэрнийг тодорхой хэмжээнд орон нутагт ажлын байр бий болгож байгаа ийм төрийн бодлогын дагуу ийм ажил хийж байгаа гэсэн ийм зүйл хэлэх гэсэн. Эцэст нь нэг зүйл хэлэхдээ одоо ингээ хараад байхад ингээ өчигдөр таваас хэлж исэн хөрөнгө оруулалт гадаадын хөрөнгө оруулалт буурсан ийм хэцүү байна энэ тэргээ. Тэгэхээр би зүгээр юу хэлэх гэж байна вэ гэхээр өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ялангуяа уул уурхайн салбар сүүлийн 30 жилд алдаж унсаар байгаад энэ манай хүмүүс бол үнэхээр ингээд нийгмээр энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс бол дэлхийн хинтээч яриа хилцээ хийх тийм чадвартай болцсон. Бид нар 90-ад онд ямар гинэн байлаа. Одоо бол шал ондоо болцсон. Тэгээ би юу шилэх гэж байна вэхээр нөгөө айлаас ирэхээр авдраа уудал гэдэг шиг яг ингээд үндэстнийхээ бизнес эрхэлдэг хүмүүсийг дэмжиж ялгуурлахгүй хөнгөн шуурхаа ингээд дэмжиж ажиллах юм бол тэр заавал гадных нэг одоо ингэж царайчлагаас илүү бас аваад явчих тийм боломжтой болцсон шүү. Тэгэхээр энэ үндэстнийхээ одоо компани бизнес эрхлэгчдэд бас итгээрэй л гэж ингэж хэлэх гэсэн. Баярлалаа. За өнөөдөр ерөнхий сайдны танилцуулж байгаа энэ стратегийн орд түүнд одоо ногдвол хамнаатын асуудал, өсөн нэмэгдэх роялтины асуудал дээр бол манай компани дэмжсэн байр суурьтай байгаа. За 1997 онд Броголд компани анхан үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр 29 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Эдийн засгийн үр ашигтай нөөц 2003-аас 2013 оны хооронд авч дууссан. Тэгээ өнөөдөр ажиллаж байгаа гол шалтгаан нь юу юм бэ гэхээр дэлхийн зах зээл дээр алтны үн аш өссөн. Тийм учраас тухайн үед олборлж исэн 3.2 г тонны дундаж агуулгатай хөдөр боловсруулж исэн катафон 1.2 г тонн байсан. Тэгээ ингээд алтны үн аш өссөнтэй холбоотойгоор бид одоо катафос доош орсон хөдрөө буюу ханаа мэрээд ингээд амьдарч байгаа. За өнөөдрийн байдлаар 704 хүнтэй нэг ч спат байхгүй дандаа Монгол ажилчидтай ингээд 2 аймгийн 3 сумын үйл одоо нутгийг дамнан энэ үйл ажиллагааг бол явуулж байгаа. Алтны үнэ ширвээ буух тохиолдолд одоо бид бол үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн боломжгүй болно. Энийг одоо эрдэс соёлын мэргэжлийн зөвлөл болон манай ашигт малтамлынхан бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр энэ стратегийн ордын 2007 оны улсын хурлын тогтоолоор бол Броголд компани бол хамрагдсан байдаг. Тэгэхээр энэ ямар орд стратегийн ордод хамрагдах вэ гэдгийг нэгдүгээрт бид тооцож үзэх хэрэгтэй юм шиг байнамаа гэдэг саналыг бол оруулж байгаа. За хоёрдугаарт нь юу юм бэ гэхээр энэ Centara Gold Mongolia гэж компани байсан. Энэ Канадын хөрөнгийн бирж бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани. Энэ компани бол одоо гацууртын орд гэдэг бэлэн болсон ордыг бол нээж илрүүлсэн. Энэ орд бол үндсэндээ одоо Броголдын үйлдвэрлэлийн хүчин чадлаар тооцох юм бол 1.7 сая тонн хөдөржил боловсруулдаг гэж үзэх юм бол 15 жил тасралтгүй ажиллах ийм нөөц бололцоотой. Тэгээ одоо уул уурхайн сайд болон өмнөх ерөнхий сайдуудад Centara Gold Mongolia компани хүсэлт гаргасан байдаг. Би яагаад Centara Gold-ын тухай энэ яриад байна вэ гэхээр энэ хоёр бол тусдаа компани Boro Centara гэх. Boro Gold-ын уурхай өөрөө өнөөдөр үйлдвэр байна. Боловсон хүч нь бэлэн байна. Хөдрийн нөөц байхгүй болсон байна. 2025 оны байдлаар бид нар хөдөр худалдаж авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бол үргэлжлүүлсэн.
Энэ талаараа бол уулуурхай яам ашигт малтамлын газар, экологийн цагдаагийн газар мэдэгдэж бид ажиллаж байгаа. Тэгэхээр Монгол улсын засгийн газар нэгэнтээ энэ стратеги ордын асуудлыг хөндөж байгаа тохиолдолд нэгэнтээ баялагын сэлт санг аривжуулъя гэдэг асуудлаа ярьж байгаа тохиолдолд энэ гацууртын ордын асуудлыг бэлэн болцсон ийм төсөл байгаа. Бүх одоо гидрогеологийн мөн одоо ботлрол, личвил тестүүд нь бүгд хийгдсэн. Үйлдвэрлэлөө ороход ер нь 6-аас 9 сарын хугацааны одоо уулын ажил шаардлагатай ийм бэлэн үйлдвэрийн төсөл байгаа. Тийм учраас Монгол улсын ерөнхий сайд та энэ асуудалд бас анхаарлаа хандуул судалж үзээрэй гэдэг хүсэлтийг бол тавьж байна. Бороогийн уурхай бол түүхэн цаг хугацаанд Монгол улсад 2.5 их 80 төгрөгийн өгөөжийг оруулсан. Олон улсын нэгтлэн бодох хүртгэлийн стандарт болон Монгол улсын нэгтлэн бодох хүртгэлийн стандартын дагуу өгөөжөд юу хамаарх вэ гэдэг зохицуулт бол их тодорхой. Тэгэхээр бид бол одоо өнөөдрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бол одоо алтны чиглэлд явж байгаа. Түрүүн цагаан захирлын хэлдэг зөв ба ашигт малтамлын тухай хууль дээр бид хэд зүйдэн зүйлүүдийг анхаарч үзэх хэрэгтэй юм шиг байна. Нэгдүгээрт одоо энэ боловсруулах, баяжуулах үйлдвэрийн ялгаа цагийг гаргаж энэ Монгол улстай нэмэн өртөг бүтээсэн ийм үйлдвэрийг дэмжих талд нь анхаарч өгөөсэй гэж ингэж хүсэж байгаа. Хоёрдугаарт нь алт олон уулуурхайн салбарт ажиллаж байгаа бүх компаниудад нэг проблем байдаг. Орон нутаг. Орон нутагтаа бид нар нийгмийн харилцааны гэрээ байгуулдаг. Монгол улсын ашигт малтамлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу. Аймагтай гэрээ байгуулах юм уу, сумтай гэрээ байгуулах юм уу? Энэ тодорхойгүй байгаа. Аймагч гэрээ байгуул, сумч гэрээ байгуул. Хэд хэдэн аймаг, хэд хэдэн сум дамнаж үйл ажиллагаа явуулдаг компаниудад энэ хүндрэлийг авчирдаг. Тэгээ энэ хүндрэлтэй нөхцөл байдлууд нь өөрөө компани үйл ажиллагаа хэвийн жигэд явхад магадгүй үндэсний баялагын сан болон Монгол улсад оруулж байгаа татварын өргөөжийг үр ашигтай байлгахад хүндрэлийг бий болгодог. Тийм учраас энэ асуудлыг бас анхаарч үзэж өгөөсэй гэж ингэж хүсэж байгаа. Гурав дахь гол асуудал бол усны асуудал байдаг. Оюутлага компани, Броголд компанид одоо асуудлууд байдаг. Юм ус бохирдуулсны төлбөр гэдэг. Нэгэнтээ одоо сандаа төвлөрүүлээд усаа дахин ашиглаж байгаа энэ процесс донд асуудлууд нэлээд олон зүйлүүд бол байдаг. Тэгэхээр энэ асуудлуудыг Монгол улсын ашигт малтамлын тухай хууль дээр, усны тухай хууль дээр мөн үндсэн хуулийн нөгөө ард иргэдэд газрын хэвлэлийн баялагын ихэнх хөв нь ноогдно гэдэг энэ зарчимдаа нийцүүлж энэ асуудлыг шинчилж өгөхийг та бүгдээс хүсэж байна. Тэгээд Броголдын зүгээс ийм байр суурьтай байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Ер нь яг уу энэ ширээний ард сувларсан хүмүүсийн үндсэн зорилго нь баялагын сангийн хуримтлалын санд их усроо оруулах, төвлөрүүлэх одоо үндсэн зорилготой гэж би бол одоо ойлгож байгаа. Энэ одоо зорилгыг бас ер нь бол дэмжиж байгаа. Тоон статистик харахад сүүлийн 15 жил яг энэ амнаатын их усүр 15 жил 15 их 80 бид нар улсын төсөвт төвлөрүүлжээ. Миний одоо ойлгосноор хуримтлалын санд бол зөвхөн ноогдол ашиг тараах юм бол хуримтлалын санд одоо ноогдол ашиг хэлбэрээр иргэдийн дансанд одоо оруулна гэсэн ойлголттой байгаад байгаа. Ер нь баялагын сан, Норвегийн баялагын санг ингээ харахад амнаат нь бол шууд хуримтлалынхаа санд 100% ордог. Ийм зарчимтай байдаг. Манайх бол үгүй юм байна. Энийгээ төсөвтөө оруулаад зарцуулалт хийж байгаа болохоор өнөөдөр бидний нэг улс төрчид байгаа, попрод байгаа энэ асуудал чинь үндсэн одоо суур шалтгаан нь энээс үүдээд байна уу гэсэн ийм ажиглалтыг бол одоо хийлээ л дээ. Ер нь ашигт малтамлын одоо тусгай лиценз эзэмшиж байгаа сүүлийн 20 хэдэн жил үйл ажиллагаа ингээ явуулж байгаа компанийн хувьд бид тэгш шудраг үндсэн хуулийнхаа дагуу дийлэнхээс дээш өшөө өгөөжийг улсын төсөвтөд төлж ирсэн татвар хэлбэрээр. Энэ дээр бол одоо тэгш гэдэг ойлголтыг би бас одоо ойлгохноо бол тэгш гэдэг чинь нэг 50-50 болов гэсэн ойлголттой байдаг. Түүнээс биш тэр нь 60-40 тэгш юм уу үгүй юм уу? Энэ бол одоо өөр томьёолын асуудал үүсэх юм болов гэсэн ийм бас одоо ажиглалт байгаад байгаа. Ерөнхий сайдын бас өмнөх одоо ерөнхий сайдын бас дэвшүүлж байсан энэ 60% өгөөж гэдгийг ингээ хуульчлаа. Ертөөс ийм босго болгоё. Ингээд явж байна. Энэ нь болохоор миний бодлоор одоо бас уулуурхаан салбарч нь өөрөө уул геологийн нөхцөл нь өөр ашиг нь өөр, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нь өөр. Одоо орд газар маань 55 орд газрыг одоо уулуурхаан яамд
ингээд ревиз хийх юм бол ашигт ажиллагаа гэдэг нь ердөөсөө олон янз байж байгаа. Тэгэхээр хэдэн яг 60% хүрэх юм бэ гэдэг дээр бас дүгнэлт анализ хийх нь бол зөв байхаа. 60 хүрэхгүй бол одоо бидний дараагийн зорилго нь гадаадын дотоодын хөрөнгө оруулалтыг үндсэндээ зогсооно л гэсэн. Одоо 60 хүрэхгүй байх юм бол хуулиараа 60 хүртлээд өгөх юм байна. Тэгээд энэ нь бол ашиггүй байх юм бол энэ төсөл энэ 55-ыг чинь хэдэн яг үйл ажиллагаатай байх юм бэ? Цаашлаад одоо мэдээж гадаадын хөрөнгө оруулагч нарыг одоо татах сонирхол байгаа бол бас энийг нийт татрынхаа бас нэг хувь хэмжээг бас харах нь зүйтэй байх. Зөвхөн одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бусад татварууд биш. Үр ашигт татрын хувь хэмжээ гэж байдаг. Энэ талаасаа харах юм бол манайх бол маш өндөр татвар авдаг улс байж байгаа. Дунджаар 80%. За энэ дээр бас уул уурхай нийгэм холбоо эдрэс нэлээд судалгаа бол хийсэн байдаг. Ингээд энийг гадны хөрөнгө оруулагч нарыг татъя гэж байгаа бол энэ 60 гэдэг зүйлтэй чинь хамт одоо оршин тогтнохоос ямар ч одоо үнэлэхгүй юм биш үү гэсэн ийм ажиглалт бас надад төрж байна. Ер нь энэ яриа одоо хилцээшт одоо бидрийг зөндөө уурсан бид нар 9 удаагийн захиас хөргүүлсэн байгаа хилцээрт орё. Бид нар бэлэн байна. Хэрэглэх хуулиа томьёоллоо одоо хилцээрийнхаа журмыг тогтоогоод өгчхөө. Тэрний чин дагуу бид нар одоо саналаа боловсруулъя гэд удаа дараа 9 удаа ерөнхийдөө олгосон байдаг. Тэгээд нэг л төрлийн захиа хариуд нь ирдэг. Хилцээртээ ирээ үгүй болвол одоо бэтэ томлоод явуулна шүү гэдэргээд. Нэг л ийм төрлийн захиа байдаг. Ерөөсөө ахицтай өөрчлөлттэй юм байхгүй. Бид бол ер нь нээлттэй байж байгаа. Зүгээр биднэрт одоо явуулсан энэ одоо манай 9 захианы хариу энэ хилцээрийнхаа дүрм эднэрийг тогтоочих юм бол бид бэлэн байгаад байгаа шүү гэдгийг бас ингээд ташимд хэлчихье. Манай компани бол 100% хөрөнгө оруулалттай Хонконг, Торонтогийн хөрөнгөний бирждээр нээлттэй хувьцаа зарж арилжаалдаг ийм компани байгаа. Тэгэхээр ашигт малтмалын тухай хуулинд төрийн оруулсан хөрөнгө оруулалтанд үндэслэж 34 хүртэлх хувийг төрнийг удаа үндэл бүр эзэмшнэ гэсэн ийм ойлголт заалт байгаа. Тэгэхээр энэ заалтыг бол бид нэр Хонконг, Торонтогийн хөрөнгөний биржийн шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчтэй бол нээлттэй танилцуулдаг хууль тогтоомжинд гарч байгаа өөрчлөлтийг. Гэтэл 34 хүртэлх хувийг төрийн оруулсан хөрөнгө оруулалтанд үндэслэж төрнийг удаа эзэмшнэ гэсэн байхад бүгдийг нь тэгшдгээд 34 гэдэг хуваар авах чагаа бол бид нэр хувьцаа эзэмштэй хэрхэн яаж тайлбарлах вэ гэдэг бол бас хүндрэлтэй асуудал. Тэгэхээр энэ ч бас тайлбарлах тухай хүлээн зөвшөөрөх тухай байх ёстой байх. Бид нар нэгэнт л олон улсад тоолж байгаа. Олон улсын хөрөнгө оруулалтыг Монгол улсад татгахчаа гэдэг энэ Монгол улсын зорилго бол цаана явж байгаа учраас гэсэн саналтай байна. За хоёрдугаарт нь бас ер нь цэлмэн захирлын саналтай бол санал нэг байгаа. Эдийн засгийг авч явж байгаа уул уурхайн салбар руу бол бид нар томоохон дайралтыг хийх гэж байгаа. Энэ маань тогтвортой, өр өгөөжтэй байх энэ бодлогыг бол баримтлахгүй бол уул уурхайгаа татаад унахчих юм бол Монгол улсын эдийн засаг илгээрээ хэвтэх үе гэдэг эрсдэл талаас нь та бүхнийг бас харж үзээсэй гэсэн ийм саналтай байна. Гуравдугаарт нь ашигт малтмалын амнаатыг бид нар өнөөдөр сангийн яамны тогтоож байгаа жишг үнээр тооцож авдаг. Гэтэл сангийн яамны тогтоож байгаа жишг үнээр хизээж уурхайнууд зарж чаддаггүй. Уурхайгаас гарч байгаа нүүрс өөрөө хэдийгээр Монгол улсын стандартад нэг ангилалд орж байгаа боловч харилцан ялгаатай байдаг. Хятад улсад нүүрсний стандарт нарийн нүүрсний стандартын үзүүлэлт болгоноор тохируулга хийжээж үн тогтооддог. Гэтэл Монгол улсад энэ тохируулгыг ерөөсөө авч үздэггүй. Тэр үүнтэй холбоотойгоор үнийн зөрүү гардаг. Бид нэр энэ эрсдлийг даван туулах гээд биржийн арилжаанд оролцож үзье. Тэгэхээр биржээр нүүрсийг бол авахгүй юм бэл. Ийм учраас бид нар тэгээд аргагүй өрхөнд уламжилт харилцах нартайгаа нүүрсээ зараад явж байгаа. Тэгэхээр үнийн савлгаатай үед зарим үед жишг үн маань нийт борлуулалтын үеийн 30-аас 40% эзэлдэг. Зөвхөн амнаат. Тэгэхээр амнаат 30-аас 40% эзэмшиж байхад нэмээд бид нар 5 хүртэл тусгай амнаатыг тооцсон гэдэг бол магадгүй амнаат маань ирээдүйд хэд хүртэл хоёрыг эзэмших юм бэ гэдэг бол маш том эрсдэл. Тэгэхээр энэ үед бол нүүрсний уурхайнууд ялдчихгүй хаалгаа барихаас өөр арга зам үлдэхгүй. Зөвхөн амнаатаар ингээд 30-40%-ийг төлөөд эхлэх юм бол цаана өөр олон татвар байгаа шүү дээ, тийм үү?
Тэгэхээр энийг бол бас яалтгүй бодолцож үзээрэй гэдгийг шийдвэр гаргаж нартай хэлье. Цаангаан хэлснийг ойлгож байна. Та ашиглалтын үйлдэл холбоотой асуудал тусгаал манай амьдрал нэг зөвшөөрөлт холбоотой ярьчих болно. Асуудалгүй нээлттэй л байгаа шүү дээ. Хоорондоо ярилцаад явж байгаа. Хоёрдугаарт тэр юуныхан байсан SGS-ийн юм лээ. Тэгээд энэ нэг үйлчлүүд энэ 60% гэдэг байгаа чинь та нарыг цаг хийсэд хэлсэн шүү дээ. Бид нар тоолоод харах юм бол үйл ажиллагаа явуулж байгаа чинь бүгд энэс илүү өгч байгаа. Засгийн газар энд анх удаага ирнэ тийш хандчаа. Энийг ингээд дуусчихаа гэдэг ингээд хандж байгаа. Бид нар нийлээ саналаа өгөөд эцэлчих. Тэ? Одоо зогсчмоор байна. Дуусч. Тэгэхгүй бол том ордч нэгтгэх байлаа. Том өрөнгө оруулж байхгүй боллоо. Жог хайгуул хийж байгаа гайгүй болоод ирэхтэн зэрэг нь стратеги болчих магадгүй гэж аяга цааш өргөжлөх болчиход байгаа. Тэгэхээр их орноо шуудцгаа. Энэ салбараа шуудцгаа нэг үлэгт тэ. Тийм учраас энийг яриад байгаа юм. Тэгээд аль болох яралтай одоо хэрэглэх энэ одоо бид даргын цолмон даргатай манай яамныхан сууж байгаа. Бид бүгдээрээ байж чинь. Өөрийн үед сууж байгаа тананы саналыг авч байгаа хийчих. Орд газрууд өөр өөрийг ойлгож чинь. Тэгэхдээ өгөөж идэг юм юу вэ гэж тооцохгүй гэдэг л ярьчихад байгаа. Асуудалгүй л байхгүй. Өгөөжд юу авахыг түрүүн үзэл мэдцээр ярьсан байгаа аахгүй юу томьёолч байгаа. Дүнэлт гарцсан. Тэрэн дээрээ тооцоол одоо ингээд ямар асуудал үүсч чинь оюутлаар хэлцээ бид нэг юм чинь. Тэнгүүд өгөөж идгээ тохироогүй гэрээ хийцэн учраас маргаантай байгаа шүү дээ. Яг тийм юм руу орчмооргүй. Нэлцэрч яг тийм руу орчих. Хамт болгооч юм бол 53 50-д нэмэх нэг өгөөж өгч байгаа л гэж яриад байгаа. Гэтэл бид нар болохоор 53% өгөөж өгөх ёстой л. Тэгвэл оюутлаа болохоор бид зөндөө юм өгч байгаа шүү дээ. Энд чи та нар яагаад зөвхөн ашигаа индикаторуудаа тогтоогүй байна. Тэгэхээр энийг тогтчиход юу гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо эдгээрээ сунаад яах вэ? Тэ? Ажлын эсхийнхэнтэй уулзаад ингээд явчих дөхөө. Та бүхэн манай захирлууд хүмүүсээс уулгаж манай ангиа ойлт тийм гадаадын хөрөнгө оруулалтыг 6 онд оруулж ирээд ажиллаа эхэлж ийл 2007 онд очротгой та хэдэн лиценз аваад ирээ шинчилсэн бүртгэгээд стратеги тамаар авчаад өгнө гэж аваад 8 жил өгөөг мэл гавц үеийн дандаа том дарга нар дахиад араас нь 5 лиценз байд бас бодлоо авц. За нөгөө 5 юм яас өөр компанид өгсөн байсан. Дараа шүүгчээд буцаасан. 3 лицензээ би 8 жилийн дараа авсан. Ингээд бас үйл ажиллагааг нь явуулдаг. Лицензийг минь өгдөг. Мөнгөө төлөөл үйдэг. Төлөхгүй бол хураагаа бүр өчнгөө болгочихгоо. Ойр хавьд байсан компаниудын лицензийг бүгдийг нь хурааж авсан. Ганцхан миний хурцсан. Тэгэл намайг ч одоо бүтэн 20 гаруй жил хятад хүн гээл. Энэ 100% Монгол компани баггүй. Монгол хүний миний нэр дээр гэдэг. Тэгэхээр чинь хятад мятад тэгэл шал өөр зураг хөрөг хөвсгөл нуурын иргэдэг хөвсгөл нуурыг байхгүй болгох чинь ингээд хөвсгөл нуураас 130 км зайд аймгийнхаа хажууд байдаг ийм ордог. Одоо энэний ашиглахад одоо би бол бэлэн байна. Гадны найдын хөрөнгө оруулалтанд бэлэн байж байна. Ганцхан хуулиа батлаад хөрөнгө оруулалтын хууль тийм ээ. Хөрөнгө оруулалтыг хамгаалсан хууль. Ашигны орломжийн хуулиа батлаа бол хөрөнгө оруулалтаа хамтрая гэж. Тэгэх юм бол би одоо бордоо үйлдвэрлээд эхэлж байна. Одоо дэлхийн дээр хүнсний хомс бордооны Амралтай биш. Манай улс хүртэл гаагаас 17 цент дээр авч бордчих юм бол 70-80 цент дээр. Энийг хийж. Тэсгэний бодсыг би ихний ийм юм хоёр юм үйлдвэрлэгээ нэг хөрөнгө оруулалт маань бүгд биелэн байдаг. Тэгээ энэ маань ерөөсөө ярьдгүй нэг байсагаар би ч одоо энэ 4 дахь удаа ирж сууж байна уу да. Тэгэл алт нүрс шээлээрээ дахаас тэгэл яваад бордооны талаар ерөөсөө ярьдаг баг. Саяхан нэг инквайри сайд нэг ярина л дээ. Бордоогоо үйлдвэрлэмээр байна. Тэгвэл өдөө аж ахуйн маань гангарна штеп нэг хэлнэ. Эрдэнтийн зэсвэ хайлуулах үйлдвэр баригдахгүй хэдэн жил бас. Яг энийг дагаад миний бас ингээ баригддаг. Тэгэхээр энэ дээр нэг ядаа тэр нэг 5 лиценз юм одоо буцаагаад өгөх чарга байд юм уу мөнгө төлөөд ийм юм дээр бас нэг тусалцаа хэрэгтэй байна. Бусад асуудал бол би зөвшөөрч байгаа. Одоо тэр хуулиа батлаад бол би зүгээр маргааснаас нь хөрөнгө оруулалт орж ирэхэд бэлэн болчиход байгаа байхгүй. Энэ чинь дэлхийн нийтээр ийм юм хямралд орчод байгаа ш. Тэгэхээр энийг нэг үзэж хараад бодож үзээчээл гэдэг. Дунгайд үзсэн. Манай захирлууд тэгээд өөр өөрсдийнхөө төлөөлөх хүмүүсээ хэрэглэх газар дээр маргаашнаас хамт суулгаад бид нар бол саналаа хэлнэ. За тэгээд дундын зөв хувилбараа сонгоод тэгээд хилцүүлээд эхлүүлээд явсан зүг баггүй. Тэгэхгүй хин нэг юм хойшин суугаад томч байгаа байхгүй. Эсвэл засгийн газар энийг хийгээч гэдэг гişүүд. Нэг бол хувийн хвшил юм авахгүй байгаа юм шиг юм яриад идэг. Нэг тийм байхгүй шүү дээ.
Тэ? Нөгөө манай энэ их хурл дээр хараад бараг 34% орлуулъя гэхээр яагаад 34%-ийг танд 5% амнаад болох чинь 34 болох хэрэгтэй шүү дээ гэж суудаг зарим өстөрч нэр бүхий хүмүүс энэ дотор байгаа шүү дээ. Тэгэхээр танин мэдгүй буюу мэдлэг ур чадвар боловсролын асар их зөрүү байгаа учраас одоо маш хүнд байдаг байхгүй. Тийм учраас эднэртэй одоо өөрсдийн хэлээр ярихад хэцүү. Тэгэхээр одоо та нар бас энэ дээр ингээ өөрсдөө зөв ойлгоод өгөхгүй 34 татвар авах хэрэгтэй. Ингээд өөдөөс ингээд шал өөр юм яриад. Тэр нөгөө өгөөж ихээр энэ чинь ямар хааны төлж байгаа татвар мөн төлбөр бүгд өгөөж болохоос 60% татвар авах гэдэг. Энэ биш шүү дээ, тэ. Тэгэхээр нэг хүнээс болгож ачаал. За тэгвэл энэ чэнэс гараад төлөвлөлтийг ханаас өгч тий. Adams Mining компани номон дээр тэгээд манайха одоо ерөөхдөө ураны олон салбарын чиглэлээр ажиллаж байгаа компаниуд байх шиг. Тэгээд би ураны чиглэлээрээс ярмаар байгаа. Тэгээд ерөөхдөө уран бол одоо олон улсын түвшинд ногоон эрчим хүчгээд одоо юу доктортой эрчим хүчүүдийг талаас нь олон улсад 480 гаруй одоо эрчим хүчний атом эрчим хүчний станцууд баригдахаар төлөвлөгдөд одоо манай жишээгээр гэх юм бол 2 хөрш хятад улс маань 223 юунд Орсын талаас бол 38 атомын станц барих юм одоо ажил эхлээд ингэ явж байгаа. Одоо яг энэ чухал үед одоо манай засгийн газар маань уранагийн одоо гэрээг урагшлуулсан нь бол бидний уранаас чиглэлийн компаниуд бол айгүйх ихтгэл найдвар өгсөн алхам болсон. Тэгээд саяхан бас одоо 3 сайхан компани 900 сая долларыг улсаас нь төрөөс нь хэмжих шүүхийн асуудал хүртэл яригдчихсэн. Тэрийг шийдвэрлсэн гэж сонсон нааштайгаар тэрэнд бол бас бид нар үнэхээр баяртай байна. Тэгээ 3 дахь одоо манай компани бол ер нь бол ижилхэн асуудалтай байгаа. 2001 оноос эхлээд манайх хайгуулын үйл ажиллагаа эхэлсэн. Бид нар 2005 оноос Японы засгийн газартай хамтарч 100 гаруй төсөл дээр хайгуулын ажил хийж явж исэн. Тэгээ хууль өөрчлөгдсөн болоод ялангуяа энэ стратегийн орд газар 34-өөс 51% одоо уус эзэмшнэ гэдэг асуудлаас бол энэ хайгуулын ажиллагаа зогссон. Тэгээ бид нар дангаараа өөрсдөө хайгуулын ажлууд хийж явж исэн. Тэгээд өнөөдөр энэ манайхыг одоо ингээд Дорнт Мартай ард дээр манайх юун дээр лиценз эзэмшдэг гэж харуулад идэг. Яг үүндээ бол манайх одоо хүртэл ашиглалтын лиценз тусгай зөвшөөрөл аваагүй 11 жил хүлээж байгаа. 2015 онд бид нар хайгуулаа хийгээд нөөцөө батлуулаад ашиглалтын тусгай зөвшөөрөл өгсөн. Тэгээд шийдвэрлэдэггүй. Тэгээд хайгуулын бид нар нөгөө тодорхой хэсэгтээ хайгуулын ашиглалтын ажиллагаа явуулаад тодорхой хэсгүүдтэй нь хайгуулын ажил нэмэлт ажлууд хийх төлөвлөгөөтэй байсан. Тэгээ манай талбайг стратегийн орд газарт урт нэртэй хууль үйлчлэхөө гэсэн хуулийн залт байгаа мөртлөө байгаль орчны яамнаас заавал одоо юу гаргаж өгөх ёстой. Одоо лицензийн хүрээнд тодорхойлсон юм гаргаж өгөх ёстой гэд. Тэгээд тэр нь болохоор урт нэртэй хуулийг ашиглаж гаргаад идэг. Тэгээд ашигын хэлтлийн газар нь энэ асуудлыг шийдэж өгдөг. Хоорондын уялдаа холбоо багхгүй. Тэгээ одоо манай асуудлыг шийдэх одоо хүртэл тийм чадвартай гэдэг юм уу эсвэл эрх мэдэл нь хүрдэг юм уу юм шигсэн асуудал шийдэгдэхгүйсээр одоо хүртэл бид нар ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваагүй ингээд явж байна. 11 жил компани үйл ажиллагааг одоо зарцаасан юм байна. Тэгээд манай одоо хөрөнгө оруулагч талаас бол олон улсын шүүгт хандах асуудал яригдчихсэн. Тэгээд миний хувьд бол 50.2% эзэмшиж байгаа. Тэгээд Монгол улсын иргэн Монгол улсаас олон улсын шүүхтэр шүүхтэд одоо байх сонирхол байхгүй. Аль болох ойлголцоод асуудлаа шийдэ гэдэг байр сууриас олон удаа явсан. Сүүлдээ ер нь бол боож өгөх байдалд ер нь ортлоо л явлаа. Тийм тэгээд одоо бас ерөнхий сайд учрал маань энэ ураны асуудал дээр нэлээд манлайлж одоо оновчтой шийдвэрүүдийг гаргаад явж ингэж харж байгаа учраас өнөөдөр уулзсан дээр за өөрөө би ярьж байна. Энэ асуудлыг анхаарч чиглэл өгөөч гэж хүсэж байна. Тэгээд энэ 60% өгөөжийн асуудал дээр бол бас их тодорхой болохгүй бол ер нь бол манайх олон гадаадын хөрөнгө оруулалтын компаниудтай харьцдаг. Монгол руу одоо оруулж ирэх маш их одоо ажлууд хийдэг. Том төсөл дээр бол дангаараа ороход түүхтэй. Манайх бол өөрсдөө бас жижиг хэмжээний алтны орд дээр ашиглалт явуулж ирсэн туршлагатай. Тэгээд тэр туршлага нь ямар туршлага байсан бэ гэхээр Фортуна Батбаяр гэдэг хүн тэр үед сангийн сайд байсан. Тэгээд 68% татвар гэж юм гаргаж ирсэн. Тэрэн дээр манай гадны хөрөнгө оруулагч нар
уурхаа дээр одоо өөрсдөө нэг цааш ашиглалт явуулах учраас ямар ч байсан одоо эхний шатны үйл ажиллагаа явуулж үзийгээд тэр алт руу хөрөнгө оруулаад тэр үед нэг 2 сая доллар орчим дандаа одоо гайгүй сайн тоног төхөөрөмж аваад тэрийг ажиллаж эхэлж 60-ны өмнө дотор гараад ирсэн. Тэгээд манайх тэр асуудал дээр за далаацтай Монголд үйл ажиллагаа явуулъя гэж байгаа юм чинь хууль бус байдал руу яасан ч орж болохгүй, ашиглах тутам ашиггүй одоо алдагдaltaй тийм байдал руу орж байгаа байхгүй. Тэгээ бид нар тэр хийсэн байсан бүх ажлыг буцааж одоо тухайн нэг 500 кг алт байсан. Тэгээд бүгдийг буцааж булсан. Тэгээд олон компаниуд бид нар энэ дээр чи ажлыг барья гэж асуудал тавьж исэн. Тэгээд тэр алт тухайн үед бол 24 тонн улсад тушаагдж хагаад 2 тонн тушаагдах хэмжээнд очсон. Тэгээд энэ 60%-ийн өвөөж гэдгийг их сайн тодорхой ойлгомжтой болох бол гадны хөрөнгө оруулагчид энэ бол угаасаа орохгүй байх шалтгаан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр анхаарч үзье гэж хүсэж байна. Тэгвэл тэгээд маргаашнаас энэ усаа өгөөд эцлээд одоо тэлж үгүй аралдаа Уулуурхай ассоциац дээр нэгдээд саналаа гаргаад ирвэл зүгээр юм да. 16 компанитай тусалдан засгийн газрын ажлын хэсэг суугчид өгөх тууштай. Та нар өөрсдөө үүсгэн санаачны байгууллага дээр нийл. Батцын захиралтай одоо та ерөнхийлөгчтэй таад нийлүүлээд саналаа нэгтгэхэд оруулаад байна. Тэгвэл 16-ын гэж яриасан гэдэг бол яг ийм зовлон сонсдог байна. Дараа нь ойлголоо фосфорын чи яри, ураны чи яри. За нэрлэн заавал. За бити санаа зов. Би нэг юм хэлчихье. Энэ сайд болоор жил болох чинь арай ч үргэлгүй. Өөрөө л ирээгүй. Өөрөө бас ирээгүй шүү. Тэгээд одоо тэр хэсэг байдаг гэж яривал уушаа мэдэхгүй. Над дээр хийж орж ирээгүй. Нэг ч хүчиг ирээгүй даа. Бид нар яг ашиглах газар демо атомтой хүртэл хамтраад энэ чинь яам сайд гэж байж байгаа шүү дээ. За. За баярлалаа. За баярлалаа. За